Өглөөний минь. Good morning. My name is Bella Hadid. So my name is Bella Hadid. So өнөөдрийн өглөө бол Bella Hadid топ модель загвар өмсөгчтэй. Өглөөнийхөө рутин яаж явуулдгийг харцгаая. Сонирхолтой байх бол. Ингэж гэрэлнүүдээ асаахгүй бол амар харанхуй байна гадаа. Тэгээд орой хийгээгүй шүү. Өглөө хийж байгаа шүү би нэга. Bella Hadid өглөө босоод бараг 1.5 литр ус уудаг гэсэн. Үнэн үгүй юу сайн мэдэхгүй байх. Хүн өглөө босоод шууд 1.5 литр ус уухгүй ойлгомжтой. Зарим нэг мэдээлэл буруу бичсэн ч гэж болно. Тэгвэл манай хүн 1.5 литр усыг ажмаар уудаг бах. Тэгээд үлээ ус ууцгаая. So Bella Hadid өглөө босчоод meditation хийх дуртай гэсэн бас journaling буюу ийм өөртөө талархлын зүйл бичих дуртай гэсэн. Тэгээд үлээ meditation хийгээд journaling хийх гэж үзээ. Би бол ерөөсөө юм хийдэггүй. Гэхдээ штэ те ингээд юм уншаад ингээд хараад бодуудын те өглөө яаж ихтүүлдэг ингээд уншихаар үнэн болов уу үгүй болов уу гэж бас хаяа бодох юм те. Зарим нь ингээд яг мэдээлэлд орж байгаа юм чинь нэг ганц хоёр өдөр болгон биш нэг 7 хоногт 2-3 удаа хийдэг юм оруулж гэж боддог. Боддtiin болов. Хүн өглөө босоод тэгэл байнга meditation байнга ингээд journaling хийх байх заяа. Наад чи хүмүүс бол хийхгүй. Бичих дуртай. Янз бүрийн стресс, янз бүрийн дотор байгаа зүйлээ бичиж гаргадаг хүмүүс зөндөө байгаа. Тийм хүмүүс бол бичгээд айгүй амархан байдаг бах. Би бол нэг тэгж бичиж гаргаад байдаг болохоор бас өглөө юм хийн гэхээр юу бичгээ мэддгүй юм яа. За ямар ч meditation хий. Би энэ байдалтайгаа 5 минут буцаа унтчих юм байна. Зум өглөө балкон дээрээ те ингээд гоё шуум ууж ирэхийг сонсоод meditation хийвэл гоё л юм байна. Өдрөө эхлэхээс өмнө. Тэрнээс бол одоо би юу сонсохгүй. Манай хөрөгч хай дуурж юм. Тэрнээс өөр юм сонсохгүй. Гадаа машинууд явж байна. За миний meditation болчлаа. Тэгээд лаасаас ч орой лаасаад байхгүй. Тэгээд орой орондоо орох ч юм шиг бодогдоод байна. Next юу хийдэг вэ гэхээр journaling хийдэг гэсэн. Энэ миний journaling дэвтэр огтхонч биш. Энэ одоо юу ийсэн? Миний орс хэлний дэвтэр байсан байна. Би их сургуультай танаар итгэхгүй бол би орс хэл үздэг байсан. Одоо би нэг ч мэдгүй. Өнөөдөр хийдүүлээ. Онсаа тавиад. Талархлын. Нөгөө нэг 5 minute journaling гэдэг дэвтэр өгдөө шүү дээ. Цагаан чим шиг, саарал чим шиг дэвтэр. Нэг хэсэг инфлюенсерүүд тэгэл бүх хүмүүс дэвтрийг хэрэгжилж ийсэн. За би тэрийг дэвтрийг хаасаагүй харж ийсэн. Тэгээ тэр дэвтэр дээр зүгээр ингээд цаанаас янз янзын бичсэн. Одоо ингээд 5 хэлмээр байгаа, 5 өөртөө талархаж байгаа зүйлийг бичээд, 5 өөртөө урамшуулсан үг бичиж гэх юм уу те, маргаашийн үгийг бичээд, эсвэл өчигдрийнхөө үгийг бичээд гэх. Тиймэрхүү юмнууд хүмүүс амар их бичдэг байсан. Тэгээд зарим нь болохоор бичээд байх тусам ингээд юм чинь биелээд байдаг гэдэг. Тэгээд угаасаа хүн бичээл тэрийг хараад тэрэндээ урамшаал яваад байвал угаасаа биелнэ. Тэгээд тиймэрхүү юм бичтгүү хүмүүс одоо яаж тэрийг зорддог юм бол та нар мэдгүй. Тийм болохоор хэдүүлээ бичээд үзье. 5 өөртөө талархаж байгаа зүйлээ бичээд үзье. За бичээд дуусчлаа. Миний бичгийг битээ шоолороо нэг 4-5 дахь ингээ өгчих харагдаж байгаа. Гэтэ монголоор бичсэн. Та уншиж үгүй заяа. Би эрүүл сарвал байгаадаа талархаж байна. Нэгт, хоёрт би орох орон сууц дулаахан байранд амьдарч байгаадаа талархаж байна. Гуравт би сайн халамжтай хүнтэй цуг амьдарч байгаадаа талархаж байна. Дөрөвт би идэж уух юмтай дүүрэн байгаадаа талархаж байна. Тавт би өөрийнхөө биеэр бас эрүүл орчинд байгаадаа талархаж байна гинэ. Тэгээд иймэрхүү өмнөд л өнөөдөр толгоонд орж ирлээ. Тэгээд хүн биш үү? Бичиж байгаа үйл явцтай нэг юм бодгцсангүй. Юунд талархаж байгаа л их боддөг юм байна. Та нар ингэж бичдэггүй юу ер нь өглөө?
юу бичдэг вэ? Бичдгээс хуваалцааж би бас бичиж үзье. Энийний дараа яадаг вэ гэхлээр Bella Hadid мэдээж спортгүйгээр бол төсөөлөхгүй цаачин спортны улаан мангас. Спортны төрөл дээр угаасаа ингээд янз янзыг байлгахыг хичээдэг гэсэн. Үргэлж нэг хөдөлгөөн, нэг спортоо хийх дурггүй гэсэн. Гэхдээ Bella Hadid-ийн тийм зарчимтай спорт нь гэвэл кардио, тэгээд хүндийн жингийн дасгалууд гэсэн. Одоо жишээлбэл 20 минут тэ зогсолтгүйгээд кардиогоо хийчээ дараа нь хүл гиз гэх мэтчлэн хүчний дасгалууд хийх дуртай. Мөн дээрээс нь бокс тохиол маш дуртай гэсэн. Ер нь бокс бол Bella Hadid-ийн спортоос заавал байдаг нэг зүйлүүдийн нэг. Эсвэл бокс дэх чадахгүй те хүн амьтаа ингээд байхгүй, дасгалжуулагч байхгүй. Эсвэл яаж эхлэхээ мэдгүй л эхлээд дээстэж эхэлдэг гэсэн. Яг бол дээс ч мэдээж таны дөрвөн мөчийг дөрвөлэн энэ хөдөлгөн. Тэгээд дээс маш их ашигтай. Кардио болонгоо булчингийн чинь ажилладаг болохоор дээс тех дуртай гэсэн. Тэг хэдүүлээ спорт хийхээс өмнө цаадах чинь юу яадаг гэсэн. 30 минутын өмнө green juice тэг янз бүрийн тийм энерги өгдөг жуус уудаг гэсэн. Эсвэл бүр ядарсан үедээ өглөө ginger shot уудаг гэсэн. Би ихтэй нэг ядраагүй байна. Тэгэхээр ginger shot уумааргүй байна. Хэрэдүүлээ Bella Hadid-ийн green juice-ийг хий. Яг ямар green juice гэдэг нь бол нэг тодорхойлоогүй л зөө. Тэгэхээр би бодохдоо хэдүүлээ урд нь Jenny хийжсэн green juice-ийг хийгээд тэгээд тэрийг ууцгаая. Үрцээ, лимон, kale, тэгээд спинач аваад бас спинач хийж болно. За хэдүүлээ хөргөчөнд байгаа юмараа л хий надаа kale, үрцээ, тэгээд лимон байлаа. Хэрвээ спинач байвал бас хийж болно, ногоо айлан байвал бас хийж болно. Тэг янз бүрийн ногоо киви мэй ч юм те. Ногоо л үүдчихсэн. За тест хийж үзье. Гоё юм заяа. Тэгтээ нэг юм гашуун юм дутуу байна. Би лимонын жоохон багдуулсан юм шиг байна. Тэрнээс бол гоё юм. Гэтэ тиймэрхүү юм дургүй хүмүүсээ л ингэж уусан ч гоё юм байна. За хэдүүлээ тэгээ энийг уугаад энерги хүчээ авчаад тасгалтаа орё. За өнөөдөр би пилатес хийхээр шийдлээ. Яагаад гэвэл та нар мэдчихэж магадгүй би өглөө тэгээ янз бүрийн хүчний тасгал их амар дургүй. Bella Hadid пилатесаас хийдэг. Хэрвээ та нар хүсвэл бас гоё бокс дэх, дээс өсрөх, эсвэл фитнес дараад гүгээд хүчний тасгал хийх, эсвэл морь унж болно. Яад бол Bella Hadid cowgirl тэ морь амар ундаг, моринд айгүй хайртай. Найз залуун ч гэсэн cowboy. Тийм болохоор she is perfect. Надад л Bella Hadid Монгол байсан ч болов гэж боддог. За тасгалтаа оръё. Тэгээд пилатесийг би ер нь айгүй дуртай. Би анх од гэрэлгээд пилатес анги фэйсбүүк дээр хийдэг. Тэгээд тэрэн дээр нь би 2-3 удаа ороод ер нь пилатест амьсгалаа яаж зөв авах те, яаж зөв хөдөлгөөнөө хийх, яаж нуруугаа хамгаалах гэд тэр зүйлүүдийг сурсан. Тэгээд тэрнээс хойш би пилатест бүр амар дуртай болсон. За одоо дасгалаа хийгээд дууссан, арьс арчилгаанд оръё. Та нар сая харсан байх би юм бүстэй ус авчирсан. Яа жоох айж ийн. Хэрвээ Bella Hadid-ийн нэг тийм мөстөө усан дурж байгаа бичлэг харсан бол Bella Hadid юу өглөө болгон тэгж хийдэг гэсэн. Гэхдээ заавал мөстөө усан биш. Хэрвээ тийм ice guasha гэдэг нь шүү дээ. Бөмбөлгөн guasha хөрчөнд тоонолцдог. Тийм юм байвал бас тэрүүгээр ингээд нүрнийхээ хөөсөн хэсгийг ингэж тайвшруулж болно. Энийг өдрө болгон хийгээгүй муу гэсэн. Яг бол мөс чинь айгүй тийм хүүтэн штэ, амар хүүтэн, дээрээс нь хүүт дуусанд нүрээ дууж байгаа болохоор эмзэг арьстай бол нүур чинь жоох ингээд эмзэгшээд улаана гэж хэлсэн. Тийм болохоор хаяа юм ice guasha, хүүтэн guashaгаар ингэж нүрээ тэргээр гэсэн. Илүү нүрээ дүүрээ. Ой ч юм уу. Тэжгүй ч юм уу. Нэрс гоё болж байгаа байхгүй. Тэжтэй тий. Гоё болд юм шиг байна. Гоё нүүр сэргээд явчлаа.
Арьс арчилгааны төрөл дээр Bella Hadid хуурай арьстай гэсэн. Хуурай арьстай болохоор чийгшүүлдэг бүтээгдэхүүн маш их төрхдөг, маш их хэрэгэлдэг. Тэгээ хамгийн сонирхолтой нь Bella Hadid өглөө болгон шийд маск тавих дуртай. Тэгээд оройн унтахаасаа илүү өглөө 5 минут ч хамаагүй 10 минут ч хамаагүй яарсан үедээ ч хамаагүй тийм маск тавьж иж гардаг гэсэн. Яагаад гэвэл илүү өдрийн турш чийгшилттэй. Тэгээ дээрэс нь нүүр будалтыг аюу гой болгож өгдөг болохоор өглөө шийд маск тавих дуртай гэсэн. Тэгэхээр хэдүүлээ ямар шамаагүй шийд маск тавих. Надад юм Япон маск байна. Энэ нүдний энийг яад юм бол зохиныхоо доор тавьдсан болов эсвэл ингэ нүдээ ингэ бүтээд юм болов. Миний арьсыг Bella Hadid-ийн арьс биш л юм л доо. Шийд маск төрснийхаа дараа витамин С тэгээ витамин Е төрхөх дуртай гэсэн. Надад витамин Е байхгүй. С л байна. Нэрээ бас хатааж төрхөх хэмээл юу лээ. Bella Hadid гэснээс та нар Bella Hadid-ийг урд нь ямар сургууль сурдаг байсан мэдхүү. Photography student байсан гэсэн. Зурагчин байсан гэсэн. Зургийн сургуульд явдаг байсан. Тэгээд 14 оноос хойш ер нь моделийн салбарт хөл тавьсан. Тэгээ 16 онд хамгийн анх удаа Victoria's Secret талхаж эхлээд тэгээд тэрнээс хойш ер нь ингээд карьер нь аягүй өссөн. Палестин, Дойч гаралтай. Монголоор одоо Нидерланд гэх юм бол Палестин, Нидерланд гаралтай. Аав нь Палестин хүн, ээж нь Нидерланд хүн. Тэгээд та нар мэдчихэж байгаа ажил нь Gigi Hadid их чинь илүү ээжээгээ дуурайсан юм шиг харагддаг. Тэгээд Bella Hadid-ийг дундх охин нь аавыгаа дуурайгаад тэгээд баг хүн бүр ингээд бас аавыгаа талсан билээ. Ер нь сүүлийн хоёр нь аягүй аавтайгаа адилхан. Gigi Hadid ээжтэй адил. Миний хамгийн дуртай модельүүдийн нэг бол ялцчгүй Bella Hadid. Хүмүүс ингээд хамраа засуулсан, нүдээ дээш нь татуулсан тий янз бүрийн тийм мис орсон гэсэн мөртлөө тийм мис оруулаагүй байхтайсэн Bella Hadid амар хөөрхөн байсан. Хамраа ингээд жоохон дээшлүүлээ янзлсан байсан. Гэхдээ стил Bella бол хамгийн хөөрхөн байна. Миний хувьд Nepo Baby модель хүмүүсийн дунд гэж хэлэх юм уу? Nepo Baby гэхээр ч нэг алдартай, баян тий од хүмүүсийн хүүхдүүд ингээд моделийн индустрид орохоор Nepo Babies гэдэг дээ шүү. Тэдний дунд бол Bella Hadid надад хамгийн хөөрхөн. Gigi-гээс илүү Bella Hadid дуртай. Тэгээ ингээд витамин С тонороо түрхчээд шууд hyaluronic acid-тай серум түрхдэг гэсэн. Надад тийм байхгүй. Хэдүүлээ зөв миний энгийн хэрэгэлдэг серумыг түрхье. Миний хувьд модель дундаас хамгийн их өөрөөрөө бахархдаг, хамгийн их өөрийнхөө одоо хаанаас ирсэн те ямар төрөл гаралтай, ямар шашинтай тэрүүгээрээ бахархдаг модельүүдийн нэг гэж би л харж байгаа. Та нар мэдж байгаа бол ер нь сүүлийн үед ч гэлтгүй ингээд одоо Палестины дайны талаар те Палестины Израиль хоёрын дундх хоорондын харилцаа асуудлын талаар хөндөж өгдөг хүмүүсийн нэг бол ялцчгүй Bella Hadid хүн. Bella Hadid бусад хүмүүсийнхаа хажуудтай гудамжинд гараад протест хийгээд эх орныхоо төлөө тэмцдэг гэх юм. Ямар ч модель надад тэгдгүй юм шиг санагдсан. Ялангуяа Gigi нэг тэрэн дээр Bella шиг 100% оролцдог юм шиг санагдсан. Магадгүй сошиал медиа дээр бид нар харахгүй байгаа л ах л та. Гэхдээ Bella бол надад бүр хамгийн их тийм инвест, хамгийн их тэгээд биеэрээ оролцдог те. Биеэрээ ч гэлтгүй сошиал медиа дээр ч гэсэн байнга ингээд тэрний талаар битсэн, тэрний талаар ингээд хүндсэн сэдвүүдийг гаргаж ирдэг. Тэр талын бас зарим брэндүүд хүлээж авдаггүй юм байлээ. Тэгээ нэг хэсэг бас хүмүүс Dior-ыг амар гоё Dior-ыг бойкот хийн мэн гэдсэн. Яг л Bella Hadid-ийг ерөөсөө амбассадор байхыг болуулаад тэгээд реклам энтертэн тоглоулахгүй байна. Dior-оос хэдүүлээ юм авахгүй баймээ гэл амар их тийм хөдөлгөөн явж исэн. Тэгээ ер нь Bella Hadid одоо өөрийн гэсэн карьертай болсон. Тэгээ өөрийн гэсэн нэр хүндтэй өөрийн тийм empire, өөрийн гэсэн тийм юу гэдэг вэ монголоор эзэнт гүрнээ барьсан, өөрийг дэмждэг, өөрийн гэсэн тийм хүмүүстэй болохоор айхгүй тэр өөрийнхөө үзэл бодолтой айгүй үнэнч дуурдаг модельүүдийн нэг. Тэгээд Bella Hadid бол үнэхээр хайр юм. Одоо тэгээд Bella Hadid ч өөрийн гэсэн карьертэй, өөрийн гэсэн брэндтэй, өөрийгөө хайрладаг, бусдыг хайрладаг, айгүй тийм өгөөмөр хүн шиг санагддаг. Бусад тийм селебритиудуудыг тийм gossip янз бүрийн элдв янзын тийм юмд оролцолтоод байдаггүй. Зөвхөн өөр дээр анхаардаг, өөрийнхөө эрүүл мэнд тэгээ хамаг сайхныг л баг өөрөөсөө засварлалтай юм шиг харагддаг. Тэгээд Bella Hadid эрвээхэн айгүй дуртай гэсэн. Эрвээхээ яг ямар
символын сайн мэдгүй л гэхдээ ингээд бүх юм дээр ингээд ирвэхэ байгаад байдаг. Тийм болохоор яг л ирвэхэ шиг үзэсгэлэнтэй гоё юм бихтэй гэж боддог. За тэр чи яг одоо нүүр будгийн эдэл дээр оръё. За анх бол би энийг дөөрэй гэж бодсон заяа. Гэхдээ өвс нь жоохон хэцүү юм байл. Яг бол би урт үстэй байсан бол иймэрхүү юмнууд хийж болох байх. Гэхдээ нүүр будалт нь бол айгүй гоё. Та нар нүдийг харж ивэл юм хар сарал smoky eye шиг, smoky нүд шиг тэгээд уруулан зөөр нэг юм натурал бор. Ер нь энэ нүүр будалт нь айгүй гоё ясан. Энэ бас байж болно гэж би бодсон. Би иймэрхүү өвс засал хийгээд иймэрхүү цэвэрхэн будаг бодож болно гэж бодсон. Энэ нь болохоор илүү тийм golden brown espresso makeup гэдэг шүү дээ. Эсвэл тийм peach makeup ч юм уу. Жохон тийм үсийн maybe энийг хийж магадгүй заяа. Тэгээд хувцч явах дараа хэрэгцээ. Эсвэл энэ makeup дээр Bella Hadid Charlotte Tilbury-гаар бодуулсан байсан. Энэ makeup нь үнэхээр зэв. Тэгэхээр хэдүүлээ эднийг харж гад хольж аваад бодох гэж үзье заяа миний хувьд. Энд дээр нөгөө шивэс нэт юм шүү дээ. Амар зэв харагдсан шүү дээ. За Bella Hadid-ийн хөмсгөн жоохон дээшээгээ ийм байсан болохоор би чадлаараа хөмсгөө дээшээ зурх гэж хичээлээ. Тэгвэл нарийнхан хөмсгтэй. Надад бронзер авахгүй яах вэ? Юу ашиглаж бронзер хийх үед үлээ? Нүдний танаар бронзер хийж болд юм болов? Энэ арай бор юм байна. Энийг ашиглаж үзье. Яна одоо энэ мейкап хийдэг хүмүүс намайг харж байгаа. Энэ одоо юугаа зураад байгаа юм бол гэж харж байгаа тий. Bella Hadid болохгүй л шүүгэр болохгүй бодоол шүү дээ. За бронзер болцсон. За тэгчээд бас blush хэрэглэсэн юм шиг байна. Энэ хавар жоохон ягаан доор хэрэглэж байна. Rare Beauty. Жоохон тэйвэр ингэж тавьд юм шүү ингэж. Ямар юм дээ. Тийшээ. Би үнэхээр мейкапны сургалтанд явах хэрэгтэй юм байна. Удахгүй гоё болчихноо. Түр хүлээж заяа. За миний нүрийг Charlotte Tilbury ер нь бодож өгөх юм байна. Түр энийг хардаа. Юу вэ? Бараг танай дүүнээс 7 дэх бодсон юм шиг өөрөө. No. Энийг юусоо зөвшөөрч болохгүй. Энэ доотлын 5 шиг үсэ. Тэгээд тэг нүдний харамдаа авч аваад төртлийн контуртод нүднийхээ нүзүр хэсгээр бас cat eye бидлөө тэрэн шиг контуртсан байл. Иймэрхүү боллоо. Bella Hadid чиг харагдаж чадчихна гэж хараад. Ёо би доктортлынхаа энэ хоёр зураг шиг юмыг зурх гэж бүр амар хэцүү юм байна. Ячах нарийнхан юутай юм байхгүй болохоор. Хамраа жоохон гялцуулах юм байна. Өшөө яаж юм. За sorry би ерөөсөө Bella Hadid болсонгүй. Өөрөөсөө бүр ажиллаа. Энэ будагтай төстэйж биш. Энэ будагтай бүр төстэй биш. Sorry. Үсээ юм бурж болох шүү. Oh my god, би Bella Hadid-ийг бүр сүрүүлчлээ. Энэ юу вэ? Энэ мейкап нь юу вэ? Юу ч болохгүй. Тэ өдрийн гэлэнд үзье ямар болох наар. За Bella Hadid байна. Сүлрэлтэхгүй. Энэ бүр арай биш ээ те. Oh my god, бод юу болох гэж. Таны зураг шиг харагдаж байна би ингэж. Ёо за одоо миний хамгийн дуртай хэсэг идэх хэсэг. Би бүр амар үлсэж өглөө. Тэгээд өглөөний цайндаа юу удгийг харцгаа.
За түрүүн зурган дээр харуулсан шиг хэдүүлээ гоё костюм, пижак, цагаан цамц өмсөе. Тэгээд ер нь ойр үед аягүй их модонд орж байгаа. Сая Мими загварын шоун дээр зүгээр л oversize пижак тэ костюм тийм офис хувцснууд амар модонд орж байгаа. Цамц өмсөхгүй, хар цамц өмсөхгүй. За Bella Hadid юу иддэг вэ гэхлээр ер нь дасгал их хийдэг, хөдөлгөөнтэй, уурга ихтэй, өглөөний цай уух туртай гэсэн. Тэгээд талах дундаас бэгэл амар иддэг юм байлээ. Ер нь Америкчууд амар бэгэл дуртай бах тий. Надад бэгэл ахгүй ихтэй бэгэл жижигэн талах авсан. Тэрийг та энэ бэгэл гэж бодчих заяа. Тэгээд шарсан ундаг авокадо, тэгээд бэйкон ер нь өглөөдөө идэх дуртай гэсэн. Тэгээд хажуудаа green juice аваад би бүр амар өсөж яваа. Ийм өглөөний дэглэм их амар хэцүү зэ амар өлсөд байдаг байхгүй юу? Өглөө бас ийм олон юм хийн гэхээр. Надад тэр жоох яваа. Миний бэглийг та нар ингэ бодчихсан. Би үлсэж байгаа болохоор 2 өнд хийлээ. Тэгээд өчигдрийн талах авокадо. Би жоо хамт оруулсан бол моцарелла дээрээс нийлээ. Мас тэгээд cottage cheese. За ер нь ингэж идэх дуртай гэсэн. Bagel, avocado тэгээд ундаг. За bon appétit. Ингэж юм идэх гэж. Ер нь хооллолтон дээр яадаг вэ гэсэн чинь Bella Hadid бас л бусад одууд шиг айгүй баланстай, айгүй тийм анхаарч иддэг гэсэн. Гэхдээ анхаарч иддэг нь ерөөсөө өөрийгөө хордог гэсэн үг биш. Дуртай юм идмээр байвал идчихдэг, талах идмээр байвал талах ид, паста идмээр байвал паста ид, пицца идмээр байвал пицца идчих болдог. Гэхдээ дараа маш их хөдөлгөөн хийн, маш их дасгал хийн. Ер нь л юмыг ингээд тохируулаад, тааруулаад явуучих юм бол болдог. Тийм үстэй. Миний сонсноор ээж нь айгүй тийм юм дээр хордог байсан төрлийн хүн юм шиг байгаа заяа. Bella Hadid ярьж байгаагүй, Gigi Hadid нэг ярилцсан дээр ээж нь айгүй тийм хатуу байсан гэж хэлсэн. Идэх юмын контролдоо юу хийх, ямар спорт хийх тэ тэрийн бүгдийг нь контролддог байсан гэсэн. Тэгэхээр тийм болохоор бас жоохон хэцүү байсан юм шиг байна. За Bella Hadid-ийн тэр өвчтний талаар ярихад ганцхан Bella Hadid өөрөө тусаагүй баг дүүн, эрэгтэй дүүн те Anwar Hadid тэгээд Yolanda Hadid ээж нь ч гэсэн тусч исэн юм байна. Тэгээ ер нь 13 оноос хойш ингээд гэрийнхэн тэнийг тусаад имжлүүлээд явж исэн юм байна. Айгүй хүнд өвчин гэсэн. Яагаад гэвэл маш их юм уух хэвээр, маш их юм тарилгатай хийлгэх ёстой. Тийм болохоор биений эсэргүүцлийг чинь бас айгүй их унгаадаг гэсэн. Тэгээд энэ ямар өвчин бэ гэсэн чинь Borrelia бактери агуулсан хачигт хазуулсны дараа үүсдэг бактерийн халдвар юм байна заяа. Бактерийн халдвар. Хачигт хазуулсны дараа. Та нар хачигт хазуулж үзчихсэн үү? Би л үзээгүй. Нөгөө хачигт гэдэг чинь юм байлэр хар амт юм өстэй тий. Тэгээд судалсан чинь эдгээр хачиг нь хөвчлэн өвслөг эсвэл модтой газар байдаг. Тэгээд хачигт хазуулсан, шумуулт хазуулсантай төстэй байдаг. Тэгээд арсан дээр юм жижиг захнах овоолт үүсч эхэлдэг гэж юм заяа. Тэгээд халдвар авсан хүн 3 өөр үе шаттайгаар тийм олон шинж тэмдэг илэрдэг гэдэг. Эхнийх нь болохоор хачигт хазууснаас хойш 3-аас 30 оны хооронд эхэлж болно. Тэр нь одоо жишээлбэл толгоо өвдөх, хит ядрах, үе мөч хөших, болчоо өвдөх, хавцсан тунгалгын зангилаа зэрэг гинэ. Монголоор орчуулсан. Эсвэл бухын нүжиг тууралт үүсч болно гинэ. Тэр нь юу юм? Хэрвээ халдвар авснаа мэдхгүй, эмчлээгүй байвал шууд 2-3 дугаар шат руу орчдөг гинэ. Тэгээ тэр нь мэдээ алдах, зүрхний цохил тогтворгүй болох мэдрэлийн өвдөлтийг үүсгэдэг гэж. Тэгэхээр Bella яг тийм хүн чат руугаа орсон үе байсан. Тэгээд нэг хэсэг сошиал медиагаас алуу болоод тэгээд хамгийн сүүлд эргэж ирэхдээ ер нь би ийм
өвчтэй байсан. Тэгээ би ийм хэмжлэгэнд явж исэн гэдгийг айгүй харуулсан. Тэгээд ер нь тэрнээс хойш өөрийгөө хайрлж эхэлсэн гэх юм уу. Тэгээд моделийн индастри ч гэсэн ямар хэцүү индастри байлээ. Тэрнээс жоохон бас айгаа авсан бах. Ер нь одууд гэхээр бид нар бас тий жаргаж явдаг гоё идэг мөн гэж бас хэлж болох. Бид нартай адилхан идэх ч юм бас тийм сэтгэл зүй, өвдөх, шаналх, тий уйлах, баярлах гэд бүх зүйлийг мэдэрдэг болохоор иймэрхүү зүйлүүд жирийн хүн шиг бас хүмүүс өөрсдийг нь хүлээж аваасаа гэж хүсдэг юм байлээ. Одоо будгаа харсан чинь дайжгүй ч юм уу. Жохон уусаад ирэхээр гайгүй болж тий. Юу гэж бодчих. Саяхан Bella Hadid өөрийнхөө бас брендийг Aura Belle гээд үнэртөө усны брэнд гаргасан. Яг үнэртөө ус биш. Тийм одоо тайвшруулдаг тийм үнэрнүүд байдаг шүү дээ. Одоо lavender oil янз бүрийн тийм хүмүүсийг тайвшруулдаг үнэрүүд тийм брэнд юм шиг байлаа. Тэгээд тийм химийн төрөл их ороогүй яг л байгалийн өөрийнх нь үнэр гэдэг аюу рекламад байсан. Тэгээ би авмаар байсан. Гэхдээ гарснасаа шууд sold out болоод амар ингээ хурдан зарагдсан. Тэгээ саяхан юм шинэ жилийн одоо бэлгэн бокс гаргацсан байлээ. Тэгээ тэрийг авах уу явах уу би бас бодоол. Та нар тийм үнэр хэрэглэдэг бол бас сонирхоод үзээрэй. Гэхдээ би тиймэрхүү зүйл хэрэглэдэггүй болохоор тэгээ би аваад яах юм бэлээ гэж бас бодоод байгаа. Гэхдээ яаж мэдвүтэй авцсан байж ах юм бэл. Манайха Aura Belle unboxing гэсэн сууж ш магадгүй те. Би нэг юм бас ярих марцсан. Сая сүүлийн одоо comeback хийсэн штэ Bella Hadid. Тэрэн дээр өөрийнхөө morning routine гээд баахын бэлтгэл авч байгаа юмнууд байсан штэ. Энийг бол хүмүүс бүр үнэхээр солиотой гэж хэлсэн. За яагаад гэвэл Bella Hadid одоо энэ бүх хэрэгжилж байгаа зүйлүүд нь бараг 1000-2000 евроны үнэтэй бэлтгэлүүд гэж байгаа юм заяа. Дээрээс нь яагаад ийм их бэлтгэл уугаад байгаа юм бэ гэж хүмүүс айгүйх бас гайхсан. Тэгээд ер нь Bella Hadid мэдээж өөртөө тохирсон л бэлтгэлүүдийг ууж байгаас тэгээд бол айгүй хүнд өвчтэй хүнд проблемтай байсан хүн чинь би энерги нөхөд сэргээхийн тулд ийм их бэлтгэл ууж байгаа юм байна гэж юу н ойлгож байгаа. Тэгэхдээ Bella Hadid ийм их бэлтгэлүүд ууж байгаа гэдээ хүн болгон дуурайх албагүй CMOS gel хэлв. Энд дээр нэг CMOS gel гэдээ харуулдаг. Тэрийг Bella Hadid харуулснаас хойш хүмүүс бас амар их тэрийг авч эхэлж ууж байгаа. Одоо энэ. Тэгээд энэ болохоор яг хөө зүгээр хотоод нь сайн, хотоодын гүйлгээнд сайн. Тэгээ ер нь айгүй витамин С, минерал энтерхтэй сайн юм байлээ л тээ. Гэтэ энийг өдөр болгон хэрэглээд, сар болгон хэрэглээд ах юусаа албагүй. Яг тэгвэл ийм их бэлтгэлүүдийг чинь уухаар биений чинь доторх тийм тэртээ тэмцэх гэдэг юм уу? Дархлаа чинь уурчдаг байх гэж би бодоод байгаа. Тийм болохоор яг өөртөө эрэхтэй эмчээсээ одоо биенийхээ шинжилгээг хийлгүүлээд эмчээсээ тэр хэрэгтэй одоо supplement, витамин, янз бүрийн юмнуудыг уугаарай. Тэгэхгүй бол тэр од ийм мууж гин би ийм муух хэрэгтэй гэдэг дуурайгаад авах хэрэггүй. Иймэрхүү зүйл дээр маш их анхаараарай. Тэгээ би эмч биш болохоор бас ийм юм уу гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ иймэрхүү юм дээр анхаараарай. Тэгээ сая эмчилгэн дээрээ Bella Hadid нэг юм мэдчихсэн. Тэрийг хэдүүлээ идээд дуусгах. Бүх юм баланстай гэдэг шиг сая амар их бэлтгэлээ ууснаа Bella Hadid croissant идсэн. Гой маш амтгцсан гой croissant байна. Энэ дэдгүүрийн croissant. За тэгээд Bella Hadid-ийн morning routine надад маш их таалагдлаа. Гой хоол иддэм байна. Дажгүй дасгал хийдэм байна. Гой detox juice нь бас уудгийн байна. Makeup дээр бол мэдхгүй таалагдсангүй. Гэхдээ одоо ингээ хараад суухараас дажгүй юм. За тэгээд хэдүүлээ дараагийн morning routine, дараагийн хүн дээрээ хэнийг болгомоор энэ комент бичээрэй. Тэгээд таалагдсан бол like, subscribe, comment бичээ. Цугаас нь баярлалаа.